За сайн байцгаана уу? Ингээд Life is Good podcast-ийн одоо хамгийн сүүлийн дугаар болох. Гэхдээ яг хуу дахиж одоо дугаар гарах юм бол одоо episode 2 гэж явах байх л та. Хамгийн episode 1 season 1 гэж дээ. Season 1 гэж ивэл одоо season 1-ийн минь хамгийн сүүлийн дугаар болох 8 дахь дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. Та бүхэн YouTube сувга дагаарай гэж. За ингээд өнөөдөр бид бүхний Цочоо хаймарт зочноор Маралгаа сэтгэл судлаач маань ирсэн байна. За хүмүүс маань бас сүүлийн үед нэлээд бас YouTube дээр харж байгаа хүмүүдсэн зөндөө контентууд ийдсэн байсан. Би бол одоо сүүлд Маралгаа сэтгэл судлаачийг бол Залбаа ТV дээр л харсан. Тэгэхээр бас мэдгүй магадгүй танихгүй мэдгүй хүмүүс байж магадгүй. Та өөрийгөө бас явчаа танилцуулаад эхлэе те. За тэгээ сайн байцгаана уу? Сайн байна уу? Үзэгчтэй бас үзэж байгаа өдрийн төргий. Намайг Маралгаа гэдэг сэтгэл судлалаар одоо практикт ажиллаа 7 дахь жилдээ зөвлөгөө LG Best Shop дээр шинэ жилийн онцгой хямдрал урамшууллууд зарлагдсан байна. Та бүхэн амжилт судалтай авалтай хийгээрэй. оншилгоо сургалт чиглэлээр яг практикт ажилладаг. За сайн сонсогчдын үүсгэн байгуулагч манай төв сэтгэл зүйчдтэй мэргэжлийн зөвлөгөө онцлогоо өгөөд ийм байгууллага байгаа. Хажуугаар нь одоо их сургууль багшлага, хэмнэлэгт ажиллаж байсан туршлагуудтай. За мэргэжсэн чиглэл маань болохоор фото зургийн сэтгэл заслаар мэргэжсэн. За гол ажилдаг хэсэг маань бол 20-60 нас буюу яг идэр насны хүмүүсийн тулгамдж байгаа сэтгэл зүйн бүхэл асуудлууд дээр ажилладаг. Энэ тэгэхээр нөгөө одоо шууд над бодож байгаа хүмүүс бодож байгаа. Фото зургийн сэтгэл судлал гэхээр яадаг юм бол? Фото зургийн сэтгэл засал. Засал гэхээр сэтгэл судлалаар сэтгэл судлаач гэж төгсөн. Практик зөвлөгөө өгдөг, данс судалгаа хийдэг сэтгэл зүйчд гэж тусдаа. Тэрэн дотроо сэтгэл заслаар мэрэгшиж сурах шаардлагатай байдаг. Яг бодит кейсүүдтэй болоод зөвлөгөөнийхөө тоогоор хэмжигддэг. Supervision доор ингээд удаан хугацаанд дадлагчдаг гэсэн. За тийм дотроос заслын маш олон төрлүүд байгаа. Тэр төрлүүд дотроос урлагийн сэтгэл заслын төрөл дотроо хүүхэлдээ, ээлсэн, үлгэрэн, фото зураг, одоо зурдаг гэх мэтчлэн маш олон төрөлтэй. Тэрэн дотроо фото зургаар сэтгэл засал хийдэг. Тэрхүү фото зургууд нь хувь хүний өөрийнх нь нөгөө альбом дах зураг байж болно, абстракт зураг байж болно, зурсан зураг байж болно. Ихэвчлэн фото зургийн сэтгэл засалчид метафор картуудаар ажилладаг. Тэр нь одоо урт хугацааны шинжилгээ судалгаан дээр үндэслэн хүний сэтгэл зүйн одоо салалт, гашуудал, хаагцал, эсвэл нөөц, авьяас чадварыг нээхэд тийм зориулагдсан тэрийг одоо олдог тийм гайхамшигтай, эд шидтэй яг тухайн одоо бэлэгдлүүдийг агуулсан тийм картууд байдаг. Тэгээ тэргээр ажилладаг. Тэрэн дээр одоо хүн ямар сэтгэл хөдлөл гаргаж байгаа гэдэг тэрийг шинжлэх гэсэн үг ерөнхийдөө бол маш олон аргуудтай асуултаас хамаарат дотор нөгөө харагдахгүй шүү дээ сэтгэл зүйч. Тэр харагдахгүй байгаа зүйл нь проект хийгээд зурган дээр тусдаг. Тэндээс өөрийгөө буцаагаад олж хардаг гэсэн. Монгол хүмүүст маш тохирсон илүү бодтой. Ямар гоё сонирхолтой сэдв байна. Би бас ерөөсөө ямар гоё сонирхолтой. Би нөгөө сэтгэл судлаач гэхэл алфа хэмжээг ингээд өөдөөсөө хараад асуулт суугаад яаж яа хэрүүл хийж гинэ өдр гэдэг. Тэгэх юм болов гэсэн чинь наад чинь бол өстой анх удаага би юм өстой сонсч өстой гоо. Одоо жишээлбэл альбом ингээд үзэж байхдаа би яадаг вэ шууд зөрөөс альбом гэдэг шинэ дэр бодлоо л доо. Үнэхээр одоо дурсамжтай өнөхөр жаргалтай байсан бол тэр хэсгээр бол бас удаан зогсдог ч юм уу тэр зурган дээр хүн би арай нэг өөр хувилт гаргах юм шиг санагдаж байгаа байхгүй. Тиймэрхүү байдлаар хүртэл ингээд мэдээлэл юм байна тийм. Би бас нэг асуулт асуучих тий. Юу 20-60 насны гэсэн тий. Одоо 20-с өмнөх насны бол хүүхэд нас учраас ингээм савлгаатай ойлгомжтой. 60-аас хойш насныхаа сэтгэлийн тийм юу бас харцангуй бага хэрэгтэй байд юм болов уу? Сэтгэл судлалын үгүй. Ихийн хөвлөд бүрэлдсэн цагаас эхлээд насан эцэслэх хүртэлх бүх цаг хугацааг судална. За. Тэгээд мэрэгсэн чиглэл маань лидер залуунаас. Тэрнээс бүх насныханд crisis буюу хямралт үе гэж байгаа. Зөв. Маралгаа хэмжлэгээр одоо практик дээр төлхөө аль насныхын ер нь ирж байна тань дээр. Би өөрөө 20-60 болохоор 20-60. Тэр нэг 20-60 дахиад ингээ хуваавал 20 25 30 35 гэж асуудал ирэх үү? Би уржиг дээр 75 настай өршүүлэгчтэйгээ ажиллаад курсээ дуусгасан. Хөө ямар гойс. Тий 75 нас өрсөн мөлөө өөрөө бас нэг сэтгэл зүйн бас нэг юм энд чи бас нэг сургалт авдаг гар нь л да өөрийгөө илэрхийлдэг ингэдэг гээд өөрөө ингээ дотроо очоо за би ч өгшөн гэж боддог юм биш тий. Үгүй. Гэр бүлийн асуудлаа ярина, нөхөр маань хямраад байна гэж ярина. Ач зээгийн маань сэтгэл санаа ингээд байна гин. Бэр хүргэн маань хэрэлдээд байна гэж ярина. Би юу хийх вэ хаашаа аялах вэ гэж ярина. 20-60 гэд хуваачж байгаа учраас энэ насныханд нөгөө хамгийн их нийгэм болон гэр бүлийн асуудал тэгээд карьер, мөнгө, санхүү бүх юм зэрэг орж ирдэг байхгүй. Life is Good podcast-ийн дэмжигчээр Титэн Music Store
Түмэн молын 5 дахь хүртэл байлж байгаа. Яг алийг хэцүү. Ааха. Бүх юм бөмбөгдөж авч Тийм байгаа. байна. Тийм. За тэгэхээр одоо юу яа? Хэдүүлээ яг би сэдвээ хэлээгүй явж байгаа байна. Life is good. Буюу одоо аз жаргалтай амьдралын томьёо гэж юу юм бэ? Тийм томьёо байна уу гэдэг сэдвийн өрөөнд өнөөдөр бас энэ 8 дугаараа одоо хааж ярих гэж байгаа бидэд. Тэгээ маргалгаа хэмжээсээ мэдээж хамгийн түрүүнд аз жаргал гэж томьёо биш. Аз жаргал гэж юу вэ? Нөгөө талаараа таны хувьд бас аз жаргал гэж юу вэ? Нэг тийм онлын хувьд аз жаргал гэж юу вэ гэдэг нэг юм байгаа бах те. А тэнгууд бас таны яг ингээд өөрийнхөө маргалгаа гэдэг хүний хувьд аз жаргал гэж юу вэ? За мэдээж шинжлэх ухааныхаа үүднээс ярих юм бол аз жаргалыг маш олон төрөл тодорхойлсон. Тэгээ хайсаар яваа. Ямар ч одоо амьд бодгал төрөөд аз жаргалгүй амьдрий, эсвэл гуниглий, эсвэл үхий гэдэг зорилготойгоор амьдрдаг. Тэгэхээр аз жаргал бол бидний байгалийн нэг төрлийн инстинкт, амьд дэсжүүлэлттэй холбоотой. Тэгээ бүгд л би аз жаргалтай амьдрахыг хүсдэг гэж ямар ч бодлогогүй хэлдэг. Гэхдээ аз жаргал нь өөрөө эерэг сэтгэл судлалын салбар дотор хөгжиж явж байгаа. Нэлийн одоо эерэг тэгээд аз жаргалыг судалдаг шинжлэх ухааны салбар хүч төрөн хөгжиж байгаа. Одоо нөгөө trauma, сэтгэл готрол, хүүхд насны шарах, өнгөрсөндөх бэртэл гэмтэл гэхээс илүү хүний нөөц боломжн дээр тулгуурлаад тэр хүний байж болох хамгийн дээд хэмжээнд аз жаргалтай байлгахад их судалгаа хийгдэж байгаа гэсэн. За тэгэхээр тодорхойлохдоо хувь хүн өөрийнхөө хувьд хамгийн өндөр түвшинд утга учир дүүрэн амьдрахыг л аз жаргал гэж нэрлэж байгаа. Том утгаараа. Миний хувьд ч гэсэн амьдралынхаа утга учиртай нийцүүлж баялаг тэгээд аль болох хийж байгаа үйл хэрэг болон бүхэл цаг хугацаанд чанартай амьдрахыг аз жаргал гэж хэлнэ. Одоо энд ингэж штэ. Одоо хүн ярихаас илүү одоо би одоо жишээлбэл өөрийгөө л яриа л та. Нацгийн хүмүүс бас зөндөл байгаа хэл та. Одоо жишээлбэл миний хувьд аз жаргал гэж юу юм бэ гэж 8 дугаарын хувьд ингээл дотроо бас нэлээд бодоол байна. Одоо ер нь бас сүүлийн дугаараас сэтгэл судлаачтай ээж байгаа юм чинь. Тийм байна. Бас ингээ бодонгууд амар асуудалгүй стрессгүй амьдрах гадал байна л та тийм. Эргэгээрээ бол би тэгээд яг юу асуудал юм бэ гэсэн чинь ингээд бас одоо монголчуудын хувьд миний хувьд ялгаагүй нөгөө нэг юм байртай болох гээд нэг унаатай болох гээд за тэр нэг бизнестэй болох гээд яваад штэ. Тэнгүүт би бол одоо нэг ипотекийн зээлтэй яваал гэдэг. Тэр нэг зээлтлээ байдаг. Яг мууцааш нэг унаал байдаг тийм. Тэгээд яг нэг амьдрал бүр яг хүссэн хэмжээнд хүрч өгдөггүй. Маас нь юм байгаад байдаг. Гэтэл энэ дунд ч гэсэн аз жаргал байгаад байдаг тийм. Тэгэхээр тань дээр одоо ийм тохиолдолтой хүмүүс хэрэг хэрдэг вэ? Уул нь аз жаргалтай байх боломж байсараа нэг ийм сонин субъективч гэх юм уу хөрөнгө мөнгнөөс босон зүйлсээс бодож аз жаргалгүй болдог нь зүг бас болоо юу. Тэг би бас нэг юм нэмчи. Би яг төвлөр шиг ингээд нэг төлхийнс ингээд ингэж ипотек дуусгасан байхгүй юу. Гэтэ би миний сэтгэл асуудал маань ингээд төвлөр шиг хайж байгаа байхгүй юу. За нэг энэ сар ингээд орлого зогсчвол би яах вэ гэдэг энэ дэр одоохондоо байхгүй байна. Ингээд одоо юм бас нэг 20 жил ажил хийж нэг юм ипотекийн жижиг зээл мэлүүд ингээд хаацсан байгаа шүү дээ. Тэрэн дээр нэг тулахгүй. Тэгтэл нэрэл яг төвлөр шиг юм аз жаргал гэдэг зүйлийг бас ингээд юм бас л юм стресс гэдэг зүйлс ангижирчихгүй л явж байна л та. За би гоё бүгдийн тайлбарлая. Хугацаа байна тий. За аз жаргалын сэтгэл судлаач судалж агаад мөнгө аз жаргал тэгэхээр үр нөлөөтэй юм бэ гэсэн чинь үр нөлөөгүй юм байна. Материалист хүмүүс хамгийн аз жаргалгүй байдаг юм байна. Технологи болон шинжлэх ухаан тэгээд хөгжил сайтай орнуудын амиа орлтын үзүүлэлт хамгийн өндөр. Материалын хэрэгцээ өсөх тусам аз жаргалын индекс өсөж байгаа биш. Уруу хамааралтай байсан. За мөнгө биш юм байна тий. За шашин шүтлэг нөлөөлдгөө гэсэн чинь тодорхой хэмжээнд ямар ч байсан нөлөөлдөг юм байна. Хүн өөрөөсөө өөр ямар нэг далд хүч болон бурханд итгэл ямар нэг юм найдах нь өөрөө ямар ч одоо шүтлэггүй хүмүүстэй харьцуулахад хүнд уналтын дараа босч ирэх чадвар нь арай өндөр байдаг юм байна. За шашин нөлөөлдөг юм байна тий. Гэрлэлт нөлөөлж гинэ үү гэж. Тэгвэл хүмүүс одоо шалтгаан хэлнэ шүү дээ. Би ганцаараа учраас би happy байх боломжгүй гэдгсэн чинь гэрлэлт нөлөөлдөг юм уу гэсэн чинь нөлөөлнө гэж. За. Гэхдээ яаж нөлөөлдөг юм бэ гэсэн чинь зөвхөн аз жаргалтай гэрлэлт л нөлөөлж. Зүгээр нэг хүн хажууд байх нь утга учиртай биш. Аз жаргалтай биш. Тэр гэрлэлт өөрөө хувь хүнийхэн сэтгэл зүйн байдалд сайнаар нөлөөлдөг хүн байж ижил сайнаар нөлөөлнө. Тэрнээс биш зүгээр одоо нөгөө орлуулах эсвэл очоод нэг юм
хүнжилтөө хамт унтах хантай байхын тулд тий хүн чинь тийм тэжээ вариантны зориулт үүсэх боломжгүй шүү дээ тий. Тэгэхээр зөвхөн ажиргалтай гэрлэлт хүний аз жаргалд нөлөөлнө. За хамгийн их юм ажиргалтай байна гэсэн хосын харилцаан дээр байгаа хүмүүсийг судлаад үзсэн чинь яг эд дурлж байгаа хүмүүсээс. Яг эд нөгөө гал халуун дээрээ дурлж байгаа нөгөө допамин, серотонин, адреналин, окситоцин буюу энэ дөрвөн аз жаргалын даавар нь бүрэн хэмжээнд ялгардаг үе бол хүний нөгөө дурлалын дааврууд ялгарсан. Тэгэхээр дурлах үед биднэрт хэмжээлшгүй их юм хүч, тэнхэл, зүрх ингээд нөөц боломж бүх чадал дээрээ байдаг. Энэ үед хүний ихэнх өвчнүүд бас эдгэрэх юм гоё боломжтой үд хаалга нээгдэж байдаг. Тэгэхээр маш их гоё дурлж байгаа үед эсвэл та аз жаргалтай гэрлэлтэнд байх үед л хань ижилтэй таны аз жаргалд нөлөөтэй. За ингээд гэрлэлт ийм хувийн нөлөөтэй тий. Өөрөөр юу нөлөөлж гинөө гэхээр хүүс нөлөөлж гинөө гэсэн. Хүүс нөлөөлж гинэ. Эмэгтэйчүүд дээр илүү савлгаатай байна гэж. Эмэгтэйчүүд илүү аз жаргалтай байна гэсэн судалгаа гарсан ба. Яагаад гэсэн чинь эмэгтэй хүн ингээд аз жаргалтай болохтой амархан, гонилхтай амархан. Эрэгтэй хүн гонилхтай хэцүү. Аз жаргалтай болохтой ч хэцүү. Тэгээд нэг гониглчвал хэвэн болох гэж хэцүү. Нэг хаппи болчвал бас гутрах гэж хэцүү юм байна. Эмэгтэй хүн бол ерөнхийдөө айгүй тогтургүй байдаг. Тэр нь хувьслын онол буюу эволюцтэй холбоотой. Яагаад вэ гэхээр хүүхэд тээж төрүүлж байхдаа урт хугацаанд гутраад гониглаад энэ хүмүүс шиг ингээд тавихгүй яваад иж болохгүй. Хүүхдээ алдна. Эсвэл хүүхдээ хүлэхгүй. Хүүхдээ тэжээнд гэж бойж улж чадахгүй. Бас ингээд жаргалтай байжгаад тэр чигтээ ингээд жаргалтай яваад иж болохгүй. Яагаад гэвэл хүүхдийнхаа мэдрэмж тэр амьд үлдэх инстинктийг бид нар айгүй хурдан таниад хариулт үзүүлэх ёстой учраас бид нар сэтгэл хөдлөл дээшээ доошоо болохтой амархан бүр сарын тэмдэг менструаци үеэр хүртэл асар хүчтэй дааврын өөрчлөлтөнд орно тий. За эрэгтэй хүмүүс яагаад юм? Гониглж өгөхгүй баярлаж өгөхгүй ерөнхийдөө даавартан хамаатан. Тэгэхгүй одоо асар их юм боддог юм болов. Амар сүртэй юм болов. Маш их зүйл боддог учраас байж магадгүй тийм болов. Тэгж. Би ч бас эмэгтэй хүн юм байна ямар ч гэсэн. Би ч одоо их савлгаатай хүмүүс би зүгээр эмэгтэй хүн бэ. Хүүснээс хамаарч байна. Эволюц дээр яагаад эрэгтэй хүн тийм бэ гэхээр нөгөө амьд дэсжүүлдэх хүүхдтэй холбоотой ахуйн асуудлыг эмэгтэй хүн шийдэхэд тарих мэдрэлийн систем тогтолцоо зориулагдсан байдаг бол хоол тэжээл болон амьдралтай холбоотой бүх асуудал эрэгтэй хүнээс хамааралтай байсан. Тэгэхээр нөгөө ан хийх гээд явж исэн чинь гутарч болохгүй байна. Тийм байна. Тэр ангаа хийж чадахгүй л өсөж шүү дээ. Хөхтлэн. Ийм муухай зөвлөлттэй өсөж шүү дээ. Үйлчлүүлж уусч чаддаг. Гэр гоц цаа ангаа. Тийм болохгүй. Эсвэл ингээд амар тэмцэл донд эрэгтэй хүний амьдрал тэр чигтэй л дайм байл даан тэмцэл ялалт ерөөсө тэр бүлэг дотор би ямар статустай байх вэ? Нэр хугарахаар яс сугарахгүй Монгол эрэгтэй хүний хувьд бол тий сүлд хиймэр. Тэгэнгүүт Челси одоо айгүй ингээл хаппи явж исэн чинь гинт гутраагаад ч юм ингээд байж бас болохгүй. Тэгвэл тэр зориг чухал. Тэр хүрх юм чухал. Бурхан таныг зогсолтгүйгээр бүтээж. Хамгаалах хэрэгтэй. Ингээл өөрөөс өөр асар олон хүний амьдралыг даагаад явж байгаа хүн тэгээ сард нэг удаа ингээд хямардаг гэж болохгүй юм байна л да. Тийм шүү дээ. Би ч заримдаа баг өөрийгөө ч авч байгаа. Таскыг дуусгах хүртэл сэтгэл хөдлөл ерөнхийдөө хамаагүй. Тэгээд нэг ингээд ууралчих юм бол эсвэл нэг хөөрчих юм бол тэр нь зогсохгүй. Тий яа гэвэл яг ингээд дайтгах гэжсэн өрөвтчих болохгүй шүү дээ. Өөрөө алуулчихсан. Эцэд яа амар шүү. Нэрэл өгшөө гэсэн. Энэс нэг хүний аавлагаад байж болохгүй. Тэгээд бүлүүчээстэй ингээд хөгийн юм даач. Тэс минь ч гэсэн цулцхыг бодож ин дог. За ингээд саяны бидний тооцсон бүх зүйл нийлээд бидний аз жаргалд ердөө 8% л нөлөөтэй. Тэгтээ саяны зүйлсүүд 8% нь нөлөөлж байгаа. Бүгд нийлээд. Гэрлэлт, мөнгө, хайр, би ч одоо саяхан яг саяараас эрэгтэй хүн ямар ч хэцүү өмтэйгээ бодож исэн чинь 8% биш үү? Тий, надад ч байхгүйсэн ч дахиад 92% бай тий. Тэгэхээр ямар шалтгаан байхгүй гэсэн. Эдгээр зүйлс дээр шалтгаан өгч байгаа бол зүгээр шалтгаан. За үлдсэн 90% нь юунаас болдог гэж бодож байна одоо та хоёр? Сэтгэл зүгээс л ах.
ихтэй ухаантай би юу яг гэж сэтгэл зүгч би ямар агуу хөлбөр чи би юу гэж хэлчихсэн бол гээд. Гэхдээ тэгэл одоо нөгөө хамгийн ихний дугаар дээр ярьжсэн шиг л одоо өөрийнхөө л юмыг л одоо өөрөө бүтээж байгаа. Тэр хийсвэрч байж болно. Өөрөө гараараа тэр зүйлийг аваад амруугаа ирээс чанараа болж болчихлоо. Орцно. Тэр бол 8% дотор болсон. Тийм үү. Материалыг зүс. Бүр байлдах чи 8% дотор баг чи идэж уух чи зүгээр 8% дотор бүр өчөөхөн зайлсна. 8 дотор ч өчөөхөн. Тэр одоо юу вэ? За тэгэнгүүт жаргал дотор одоо урт хугацааны аз жаргал, богино хугацааны аз жаргал гэж хоёр хуваадаг. Eudaimonic, hedonic аз жаргал гэж хувааж байгаа. За hedonic аз жаргал бол та бүхний сая хэлээд байгаа таашаал дээр суурилсан аз жаргалуудыг хэлдэг. Зөв. Бэлгийн харилцаа, алкогол, тамхи, шоу, цэнгийн, хоол, амттан, худалдаж авах, суглаанд хожих, албан тушаал, нийгмийн шаардлага. Эдгээр зүйлс нь hedonic буюу богино хугацааны аз жаргал. Маш богино хугацаанд гоё юм аа гэд ингээд нөгөө салют шиг буудаад буцаагаад маш урт хугацаанд сэтгэл готролд хүргэдэг. Тэгэхээр эднийг hedonic гэж нэрлэж байгаа. Зөв. Тийм. Тэгэхээр явж eudaimonic буюу long term happiness урт хугацааны аз жаргалын төлөө тэмүүлэх ёстой. Энийг философичд, сэтгэл зүйчид, сэтгэл судлаачид одоо антропологчид болон түүхчид гэдэг эдгээр хүмүүс ингэ судалсан байдаг, судалдаг. Ерөөсөө л eudaimonic. Тэр ихтэй нөгөө бэлдэн гэж ярих багт те. Маш багаар. Тэгэхээс одоо тэр аз жаргалыг би энэ аз жаргалыг бүтээсэн. Энэ бол амар удаа надад үргэлжлэнэ гэж бол байхгүй шүү дээ. Тэгэхээр багаар өөрөө би өстой амар нөгөө юу яриад нь л та ажлын юм шиг юм стратегийн төвшөнд би энд очино. Тэхийн тулд би энэ зүйлийг хийсэн байх хэвээр энэ зүйлээс ангижчихсан байх хэвээр гэж бэлтгийг хэлээд байгаа юм болоо. Наад чинь бас тайлбар байгаа. Одоо тэр маань яг юу гэнэ? Яараш үү? 92% бүр олох гээд. Яг хөрөх цэгүү гэхээр харин тэрэн дээр бас ингэ шилдэг. Хүн яг тэнд хүрээд би аз жаргалтай болчихно гэж байгаа өөрчлөлөгчд маань хөвчлэн сэтгэл хөдлөлт дараалж байгаа хүмүүс дандаа аз жаргалтай амьдралынхаа зорилгод хүрснийхаа маргаашнаас нэхлээ сэтгэл готардаг. Тэгэнд хүрцээ. Тийм байна. Зорилго болцдог. Тий. Харвардын оюутнуудын судалгаач гэсэн байдаг. Яг одоо нөгөө ямар оюутнууд нь төгсөөд байна. Ямар нь хусагдаад байна гэж үзсэн чинь зорилго нь Харвардд тэнцэх байсан хүмүүс нь тэнцээд сурч чадаагүй байна. Тэнцэх биш, тэнд сураад амьдралд нь ямар хувь нэмэр болоод дутуу учир байгаа вэ гэдэг дээр зорьсон хүмүүс нь даацсан байна. Даалгавруудаа биелүүлсэн байна. Тийм шалгарсан байна. Тэгээ яг тэр суудал, тэр офисын эсвэл тэр албан тушаалын, тэр цол тэмдгийн эсвэл тэдэн зуун сая долларын яг зорилго тавьчих юм бол тэрэндээ хүрээд тэг хямрчдаг гэсэн. Яа тэгэхээр тэрэнд хүрэхийн тулд та галзуурсан явж исэн шүү дээ, тий. Тэгэхээр аз жаргал өөрөө хүрх цэг биш, тийшээ явж явах хугацааны үйл явцдах мэдрэмжийг л аз жаргал гэж нэрлэдэг. Утга учраа зөв болоод түүнийг биелүүлэх гээд багаар ахиж явж явах үеийн л процесс. Тийм хүрх цэг биш гэж үзэж байна. Миний нөгөө түрүү ихэнд асуусан асуулт ч яг энэ байсан байхгүй. Масаараа л нэг юм машинтай олъё, байртай олъё, нэг жижиг бизнестэй олъё гэж боддог байхгүй. Гэтэл энэ бол бүр ингээд маш жижиг зүйл гэдгийг би 3 жилийн өмнө байраа авчаа мэдсэн байхгүй. Байраа авчиж болдоо энэ зүгээр юм байдал зүйл байсан юм биш. Гэтэл одоо 30 магадгүй 40 хүрсэн ч байргүй явж байгаа хүмүүс байгаа шүү дээ, тийм. Тэр хүмүүсийг мэдээж үгүйсэхгүй ингээд янз бүрийн л юмнаас болоод гэж чаа. Гэтэл тэр хүмүүст одоо сандж хэлэхэд тэг болоод маргааш нь тэг байртай л болсон болохоос өөр өвдөж болоогүй л байдгийн байлээ шүү. Тийм бид нар өнөөдөр нөхцөлч байр чи ингээд нэлээ бол юм хангаад авч ирсэн гэдэг чинь ингээд бүр ялч хүч жишээ болчихсон. Одоо ингээд над дээр манай дүүнэрийн жишээнүүд ингээд айгүй их байна л та. Бас ингээд ажил дээрцэн ажил ярьсанд орж байгаа чи ягаад ажилд орж байгаа би байртай болох гэдэг. Гэдэг ч юм уу ингээд нэг юм масараа л юм байна. Та бол бүр сайн мэдчихэж байгаа хэ. Түрүүний 2 сарын өмнө бас юу ялаа штэ. Нэг бензин тоглолтлоо тийм. Тэгэл масараа л уустаа яриад бахан аз жаргалгүй хүмүүс болох шиг боллоо. Тэгээд тэнд жишээлбэл би бол одоо жишээлбэл нэг бензин авъя гэж бодоагүй. Угаасаа тэнд очиж одоо стрессээс боловч гэх юм уу. Энэ тэр аз жаргалыг бүтээх алхам мөн үү? Би нөгөө тэнд очивол стрессч гэдэг өөрөө мэдээд штэ. Өөрийнхөө тамиг өөрөө мэдээд байдаг. Тэгэхээр би тэнд зүгээр очихгүй байжгаад тэр зүгээр болохоор л очиж бензин авъя гэж бодчих жоохоо байхгүй.
Нэг бол зүгээр уул нь амар тэмцээд түрүүний нөгөө эрэгтэй хүний нэг тэмцдэг юм байна ш. Тэрнгөөр би бензин аавна гэж очиод тэр машин дотор байхдаа зүгээр жаргалтай байх хэрэгтэй байсан юм болов эсвэл. Амьдралд нөгөө бидний хянаж чадахгүй зүйлс бидний аз жаргал нөлөөлдөг. Тэгээ бензин би хянаж чадахгүй миний аз жаргал нөлөөлөхгүй. Нөлөөлөхгүй. Ингээл боллоо. Тэгвэл та сайн мэдчихсэн тий. Сошиал дээр бол бүр бөө юм болсон шүү дээ. Үгүй ингээл бензин байхгүй бүгд стресс яг одоо хаана өгч юм гээл тий. Тайм байгаарай манайх. Юдамоника асуугаа тий. Тэгэхээр энэч биш, тэрч биш, энэч биш гэдэг дээр их ярьсан юм чинь тэгвэл юу аз жаргал юм бол? Одоо хоёр дахь хариулт. Тэр юу яасан? Бид нар манай анхны дугаар дээр бид нар ярьсан байхгүй юу? Аз жаргал гэдэг чинь ингээ агшин одоо ингээ бид нар нэг жаргалтай байсан үеэ отохоор ингээ нэг яг аз жаргалтай байсан мөч орж ирээд байгаа байхгүй юу? Яг тэгэхэд нэг гоё яасан. Яг тэрлээ ороод гоё яасан гэл манай нөгөө номоо маань сургууль тэнцээл тэрстэй үнэхээр гоё яасан гэдэг юм. Яг юм хүмүүсийн аз жаргалтай бид гурван иргэн саналаа л аз жаргалтай байдлаа. Тэгэнгүүтээ нэг өглөө би ингээд дүнгээс сэрсний дараа тгээс гоё яасан гэдэг юм агшин зууд ирсэн. Таач нөгөө хүүхдээ унтж байгааг харсан нөгөө. Унтж байгааг хараад айгу аз жаргалтай байсан гэдэг. Тэгэхээр нөгөө өглөөний аз жаргал, өнөөдрийн аз жаргал гэж одоо битэрт ингээд юм тухайн нэг өглөөний цагийн кофе ууж юм баг. Тэр нөгөө аз жаргал бүрийн нийлбэр юм уу? Нэг бол ингээд аз жаргал гэдэг чинь урт удаан хугацаанд байх ёстой мó гэд бидний асуултын нэгдүгээр тэгж хэлсэн гэж. Тэгэхээр сая арилт бодвол олчлаа. Тий. Одоо яг мэрэгжлийн үднээс юм байсан юм шүү дээ. Агшин зурч 8%. Агуу одоо хариулах гэдэг. Амьдран байгаа чинь одоо хариулах гэдэг. Та ирээдүйд явна. Би 92 болчлоо. Ерөөсөө байнгын юм байгаа зүйлдээ л гоё ингэдэг юм. За өнөөдөр байгаа бол да одоогийн байгаа үйлдэл ингээ айтайхан дуусгаад ингээл процесс явах юм. Нөгөө эмэгтэйний хурдан сэтгүүр болчлоо. Таас хурдан дэвшсэн. Хурдан бодоод хурдан өрөөтэй яваад. Аз жаргал зан суртахууныг хөгжүүлж байгаа явцад л үүсэх боломжтой. Бүр юу хэлэхгүй. Ойлгоцсон юм уу те? Би яг ойлгоогүй шүү. Уцлаа над ч хүмүүс байгаа. Яг үгэл би сонссон шүү. Гэдэг нь сая таны хэлж байгаа нь талархал болон аль нэг хэсэгтэй холбоотой. Зөв мөн аз жаргал мөн. Тэг ерөнхийдөө аз жаргалтай тэр чигтээ аз жаргалтай амьдрал гэж байхгүй. Гэхдээ аз жаргал чинь болсон үйл явдалтай хамааралтай зүйл биш. Хэрвээ тийм бол тэр үйл явдлыг хянч чадахгүй, байнга тохируулж чадахгүй учраас аз жаргалаа алддаг. Аз жаргалтай байгаа л гэж чадахгүй шүү дээ, тийм. Тэгээ буцаа ботхоор тэр агшин болж ирэх тэр хөвгөдөж байж болохгүй гэж үздэг. Тэгэхээр тэнд амар экспект үүснэ. Одоо нөгөө ингэсэн хүүхэд минь тэгсэн хүүхэд минь ингэндээ тэгэндээ тийм хүлээл тавьж болохгүй. Яг бол тэр дахиад миний контролын гадуур байгаа бүс. Тэр хувь хүн гэсэн үг. Тэгэхээр хүүхэд маань ямар байснаас хамаарат би аз жаргалтай талархаж болно, үнэлгээ хийж болно, тий сайн сайхныг хүсэж болно, дэмжиж болно. Гэхдээ миний аз жаргал нөлөөтэй бол биш. Ясаар хоёр хүүхэдтэй. Тэгэхээр зан суртахууныг төлөвшүүлэх явцад л аз жаргал үүсдэг. За зан суртахуун гэхэр чинь харин тий. Гэхэр ч одоо юу ярах вэ? Одоо Багаас нь үсэд нөө. Хүмүүжил юм уу? Өөрийгөө үүсгэж байгаа шүү. Би ч яг юм дэр ингээ ууралчдаг шиг байна. Өөртөө. За би одоо энэ дэр шиг ингээ сэтгэл хөдлөл их гаргадаг шиг хотолцтой гэдэг өөрийг ингээ засах байдлаар. Нэг бол нэг тогтмол байлгах гэдэг чинь. Хүн өөрийнхөө сул тал ер нь онцгой талууд, сул талуудыг байнга мэдчихэдэг. Даанч нөгөө нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ байдаг учраас аль болох тэрийг гоёор нь харуулах гал те тэрийг нууж явж яадаг. Аз жаргалтай бай гэвэл тэр бүх талуудтайгаа асар зоригтойгоор нүүр тулаад хөгжүүлсэн хүн чадна. Тэрээс биш тэрийг гэлсэнд нуунгуудаа бусад юмнууд амар гоё болгоцсон хүнийг хэлэхгүй гэсэн. Тэгэхээр зан суртахуун ямар байгаас хамаарат хүн аз жаргалыг үнэхээр хэр зэрэг орчин тойрносоо татах уу гэдгийг шууд хамаардаг. Тэгэхээр ууртай хүн хэзээ ч аз жаргалтай байж чаддгүй тэр тий. Ямар ч ид баялагтай, ямар ч хөөрхөн сайхан байгаад энэ зүйлээр аз жаргалтай биш. Тэр алгуулах бүгд уртсан тий. Тэр ихтэй алгуулах гэж хичих юм шүү дээ. Тэр та уурган биш үсттэй. Ер нь тийж. Тэр сургууль сурснаас шуургуулсан уу гэхгүй Юу юу? наад зэдэж бодохгүй ярина. Яг манай маргалгаа юм чи юм бэ гэдэг талаар бас ярина. Тэгтээ та бол уурлаа хэвээр. Үгүй би ер нь бол тэгж уурлахгүй. Энэ мэрэгжлийн онцлог. Мэрэгжил сураад. Одоо тэгээд намын дуу сонсчоор ч хүн жаргалтай байхын тулд жаргалтай байх бүх зүйлийг хийн үстэй. Одоо зан суртахуун яриад. Яагаад зүгээр болчихсон. Ингэж ярьдгийг төрөлхөөс авьяастай хүмүүсийг бид азтай гэж боддог.
одоо гоё хоолойтой, ярьж чадalтай. Эсвэл ингээд төрөлхөөсөө л маш гоёлог төрсөн. Гоё одоо ямар царайтай ч гэдэг тийм. Тэгэнгүүт хүнд төрөлхөөс асар өндөр авьяастай хүмүүс бас ажралтай байна уу гэж үгүй гэдэг хариулт гарчээ. Яагаад вэ гэхээр авьяасыг би олж авдаггүй. Тэр бол төрмөл. Боёо миний хөдөлмөр ороогүй шүү дээ. Би хоолойтой, би солгоо хоолоогоо гой хоолой уртын дуучны хоолой болгож би чадахгүй. Тэгэхээр бүтээл хөдөлмөрөөс олж авсан зүйлээр аз жаргал хэмжигдэнэ. Гэхдээ тэр нь материалын зүйл биш. Миний дотоод бие хүнд, ухамсарт бие хүнд суусан хэдий чиний нинжин сэтгэл, эр зориг, өөрийгөө хянах чадвар, ухамсартай цэцэн мэрэгэн ухаан, тэгээд нинжин сэтгэл, бусдыг ойлгох, дэмжих, харилцах энэ чадваруудыг хөгжүүлж ажралтай бол. Тэр чинь угаасаа хөгжөөд угаасаа ургуулад тордоод ингээд байнга даалаа тэгэл бусад зангаа бараг дарангуулад ингэж юм шүү. Тийм. Нинжин сэтгэлтэй хамт тэр уур хилэнчин байх боломжгүй. Одоо wisdom гэж хэлж байгаа тийм. Цэцэн мэрэгэн ухаантай чинь хамт энэ богино хугацааны таашаалууд хамт байх боломжгүй байхгүй тэр хүнд. Тийм. Тэгэхээр эдгээр зан суртахууныг өөртөө хөгжүүлэх явцад асар аз жаргалтай болж хүн бие хүнийхээ хувьд жинхнээсээ төлөвшдөг. Тэгээд амьдралынхаа утга учирыг олдог. Тэгээ энийг хинч булааж чадахгүй, бас хинч сургаж чадахгүй гэж байгаа. Насан турш үний үед ярьж байгаа. Хүүхэд байхад хэдий чиний сайн эцэг ихтэй байх тусмаа тэр мэдээж тгээс эхлэхгүй. Сайн төлөвс арай өөр гараанаас эхэлнэ. Тийм. Битэр ч бүр нөгөө зочин нэг хөтлөгч мартаад хойлоо бүр үзэгч болсон. Үзэж чадсан. Ингээд та ингэ намуухан яриад гэсэн чи би чи хурдан мод ярьж хоолны өнгөч нам болоо ухаараа 50 намуухан ярьдгийг. Бүр автчлаа харин бүр. Төгөлдрөл ярьсан чи бүр танилуу автцаа тий бүр энэ камер мартцгүй гэсэн. би бараг 10 минут өмнөөс ухаанд авчихсан шиг. Үзэгч болсон. Би сая нөгөө юун дээр л өстө төрөж ингээд бодлоо л да. Хүн угаасаа л ямиг сосол өөр дээрээ л боддоо шүү дээ. Тэгэл түрүүн бол баахан л өөрийнхөө тоол бодлоо. Одоо нөгөө өөрийнхөө сул талдаа нүүртлээд тэрийг хүлээн зөвшөөрөөд хамгийн чухал зүйл нь зүгээр хүлээн зөвшөөрөх гэсэн юм байна. Тэрийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгээд сул талаа хөгжүүлэн гэж биш алуу болгох талаас. Тэгээд тэр дээр ажиллах гэх юм уу те. Тэгэх хэрэгтэй юм байна гэдгийг үнэхээр бас төрөөж ингээд бодоод тэрнгээ яриаг нь сонсоод ядаж байтал яасч намах ярьдаг. Би яг тэр хооронд ингээд бодчихлоо. Ингээд сул талууд байгаа. Гэтэ нөгөө сайн хэлсэн 5 зан илүү хөгжүүлэх юм бол уус тэр нэг харьцаг тий 100% гэж үзвэл 70% нь одоо нөгөө 5 зангаа хөгжүүлэх юм бол бусдынх нь эзлэх зай багасаад нөгөөдлөгийг дарангуулаад тэгэл юу н алга болох. Тэр ажиллаж байгаа зөв хэлбэр мөн үү? Тийм. Энэ нөгөө энэ зангуудтай энэ зан чанарыг өөртөө төлөвшүүлж явах явцад хүнд дагалдах маш олон төрлийн soft skill-үүд сууж идэг байхгүй юу? Зөв. Тууштай байдал, төсвөр төвчээр, ганцаараа байх чадвар, бусдыг анзаарах, сонсох гэд амар олон чадвар суучна. Энэ тавыг суулгаж явах явцад. Тийм одоо орон зайд байгаа хүн чинь заастаа гял тамхи татаадахыг, арх угаадахыг, гял нэг хүнтэй уулзаадахыг гэдэг хүсэл яагаад ч төрхөө болждөг юм бэ? Гэж байгаа. Би энэс гарлаа гэдэг. Тэг. За яхаа. Одоо нэг хэрхэн сурахуугаал хоёлаа хийчүүл бүр шууд гарахад зүрх энэ жилдээ багтаал 26 онд хоёлаа зүгээр. Угаасаа хэдүүлэнгийн сэдв бол томьёо шүү дээ тий. Тэгвэл одоо яг эндээсээ гой хөргөжлүүлээд хэдүүлээ яаж эндээс гарах юм бэ гэдэг томьёогоо хөргөжлүүлээд явъя тий. Манай хүмүүс бас төрөнийхтэй өөрсдөө гой бодоод тэгээд буцаад маргалгаа манай эмчих гэдэг юм. Тэгтээ баг эмч гэж явах уу? Тэгтээ бас Сэтгэл юм ч юм. Сэтгэл зүйч юу? Манай маргалгаа сэтгэл зүйчийг одоо яг дагаад гоё өөрсдөө төсөөлөөд энийг айгуу гоё бөөндөө үр дүнтэй подкаст л шээ. За тань дээр тэгээд алхмуудаа гоё. Аз жаргалын томьёолж гаргаж ирээд монголоор орчуулахаар чухас гэж гарч ирж байгаа. Чухас. CHUHAS. Энэ монгол үг юм байна. 5 үг гэсэн үг. Нэг гэсэн үг. Тэгээд эхний үсгийг хэлсэн. За тэгэхээр хамгийн анхных нь чи юу байх вэ? Чи гэргэлсэн. Аз жаргалын томьёо. Чихэр гоо. Тагаас ш. Чигэр хэл зааж жаргалтай хөхт юу? Газ чарч бидээс та. Тийм хамааралтай алдсан зэ. Чагнах. Чимээгүй. Аим шиг бол. Нэг тийм чэтэй харилцаа гэж байгаа. Ямар харилцаа ах вэ? Чих.
Чиглэлтэй харилцаа биш. Чанартай харилцаа. Чанартай харилцаа. За чанартай харилцаа Чи За энэ чи яах вэ? За чанартай харилцаа юм бэ? Чанартай харилцаа юм байна. Тэгэхээр нөгөө бидний багтаа сонсч байсан тэр 100 төгрөгтэй байснаас 100 найзтай бай гэдэг үг одоо биш болсон л байхгүй тий. 100 чанаргүй найзтай байснаас 100 төгрөгтэй байсан дээр. Яг зөв. Тэр тэгээ бас нэг цаг хугацаа өнгөрсөн хүн ус тэр ингээ байглаар ингээ жоохон ялгаад ирт юм. Бэн. Ялгараад ирж байна. Тийм. Өөр чанартай харилцаан дээр тодруулах юм байна уу? Сайн ойлгосон уу? Ер нь нэлээд ойлгох шүү бол манай үзэгч ойлгосон. Тийм. Харилцааны чадамж гэдэг нь өөрөө сэтгэл хөдлөлийн чадамж хэр байгаагаас хамаарч л хэр зэрэг ад жаргалтай, баялаг, үр өгөөжтэй байх нь шийдэгддэг. Тэгэхээр чанартай харилцаа үүсгэх нь хувь хүнээс нэлээдгүй өөрийнхөө сэтгэл хөдлөлийг зохицуулах чадварыг шаардна. Ерөөс амархан биш. Тэр харилцаа асар олон сорилтуудыг давж маш олон тухгүй яриаг төвчээртэйгээр хийсний ардаас л та тэр хүний үед үнцэнтэй хүн болж байгаа. Одоо төрсөн хүмүүсээс бусдаар бол шүү дээ. Тийм. Төрөний нөгөө юу ч ёстой яг үнэ юм а те. Олон зүйлийг төвчнө гэдэг бол тийм бас. Тийм. Тухгүй яриа. Асар олон тухгүй яриануудын араас энэ хүнтэй байхад маш тухтай болж ирдэг. Тэрнээс биш төвчээл энийгээл сайн явж ирсэн үү, ажил нь сайн уу гэдээ харгаа болчдөг юм биш. Маш олон хэцүү яриануудыг хийсний араас энэ хүний хувьд хамгийн тухтай хүн болж байна. Тэр тухгүй ярианы юу юм? Тэр нэг сонирхоогүй сэдэм. Одоо юу л ах л та төрөний хүний өөрийнх нь сул таллах гэж бодсон шүү дээ. Тийм. Маргалгаа маань өөрөө мэдээд идэг. Төгөлдөр өөрөө мэдээд идэг. Гэтэл төгөлдөр маргалгаагийн тэрийг яриад байхад бас нэлээд тухгүй байх болов. Зөв нэг жишээ нь хэд тийм байх болов гэж би өмнөх сэдвтэй гоё юм. Харилцаач өөрөө харилцаж байгаа. Өнгөх шиг өгч авч байгаа. Өгч авч явах явцад эргэлзээ, тэмгэлзээ, гомдол, бухимдал, за тэгэл хууралт, мэхлэл, доромжлол, үзэн ядал, холдол, саллалт, хөрөлт, нийлэлт маш олон юм үзнэ. Энэ хэцүү мэдрэмжийг тайвшруулж агаад энэ хүнийг сонсох чадвар хэлж байгаа. Энэ хүний үнцгийг оршихуйг нь хүндлэхийг хэлж байгаа. Энэ тухгүй яриа. Тэгээд өөрийгөө дандаа нэг тавьчлахгүй тийм. Өөрийгөө тухгүй болгож байгаад ярьж байгаа учраас тухгүй яриа гэж байна. Тэгээд сонсоод байгаа. Тэгээд усын харилцаа ер нь альва харилцаа гэдэг бол дандаа л нөгөө хүнийхээ судлах тухай байдаг. Тэгээд чи намайг ойлгосон харилцаа бол хизэж бүтдэггүй. Тэгэхээр энэ хүнийг судлахын тулд би яриад ажиллахгүй. Би дандаа тулгаад ажиллахгүй, би таамаглаад ажиллахгүй, асуулт асуух, мэдрэмжийг тусгах, идэвхтэй сонсох, ойлгож байгаагаа илэрхийлэх, зөв магтаалыг хийх, хэцүү үед нь дэмжих маш олон чадвар хэрэгтэй. Тэгээ энийг авч байгаа харилцааг чанартай харилцаа гэж нэрлэдэг. Угаасаа бүр даван туулах юм тий. Зүрх орхичиж болохгүй. Амар олон сар бэрхшээл та хоёрт учирч байгаа нь бэлэг. Тэр маргалдаануудын араас та тэр хүний хувьд хамгийн чухал болж чадна гэсэн. Бурхан бэлгээл одоо ойлгодог байгаа даа тий. Тийм харилцааг л саад бэрхшээлийг даван туулах тусмаа та тэр хүний хувьд гоё үн цэнтэй хүн болдог байхгүй. Тэгээд үн цэнтэй хүн байхын дээр хүн гээд гоё хүнтэй байхаараа байгаадаа гэж боддгоо гинэ. Царай. За вэж. Хоёр талаас хоёлаа. Энэ яг real болохоор хэсэг явчлаа гэх юм. Яг бодтер юм уу? Үний юм уу? Яг үнэ. Үгүй тэгвэл тийм байд өмнө баймаа гэж үний юм шүү. Биш одоо бүр сайн байхыг хичээгээл л тээ. Харин тийм. Яг зөв. Тэрийг хөгжүүлэл яваад байгаа шин. Шиг ингэж бодож байгаа маш их хүмүүс байгаа. Тэгтээ тийм биш байдаг гэж. За. Гой хүнтэй хамт байгаад одоо энэ хүн нь те гой биетэй, за яг гой царайтай, гой зүстэй, гой эрэгтэй, боловсралтай гэж тийм байж болж байна. Тэгтээ хүн эцсийн дүндээ тийм хүнийг сонгодгүй юм байна. За. Энэ хүнтэй байхад өөрийгөө гоёор мэдэрч байгаа хүнийг сонгодог. Окей. Ингэж хэлэх гээд. Бүр айл шүү. Бүх сурсан зүйл маань бүр 0 болоо авчихгүй. Нэрээ тийм ээ тий. За ястаа аргал тий тийм биш үү яг. Тийм. Тэгэхээр бид нөгөө хүндээ ямар мэдрэмж төрүүлж байгааг анзаарч чадвартай байх хэрэгтэй. Тийм үү. Би тэгтээ нөгөө гоё хүн гэж цугтаа ярилцаад ингээ гоё байгаад хараа гоё хүмүүстэй би тэр хүмүүсээс айгүй гоё гэж боддоо шүү дээ. Тэр хүмүүстэй та амьдрахгүй шүү дээ.
найз уулзалт хаяал гоё. Стресстэн үед л гоё тий. Хамт муулаад өгөхөд хаяал гоё. Санал хэлэхэд хаяал гоё. Гэхдээ яг хань ижил хамт байх хүн хань ижил байдаг. Тийм үний сонгохтой хүн тэр хүн маань гоё юм да гэж сонгохоос илүү энэ хүнтэй байхад би өөрийгөө их гоёор мэдрэх юм аа. Сайхнаар мэдрэх юм аа. Хорвоог сайхнаар мэдрэх юм аа. Хүмүүсийг гоёор мэдрэх юм аа. Тийм энийг гоё амттай гэж мэдрэх юм аа. Ийм байгаа бол тэр хүнийг сонгох. Тийм одоо бид ирж одоо тэр тухай яриач яах тий. Гэтэ яг одоо ингэж жишээлбэл Энэ хань ижилхэн тийм мэдрэмжийг төрүүлдэг хүн байгаарэ гэж байгаа байхгүй. Өөрөө гоё байхаас гадна тэр хүн тантай байхад өөрийгөө гоёор мэдэрдэг байгаасай. Аса надраа амар хандчих би талхам. Окей, за чухас чэ үсэг нэг юм хуцтай гэж. За одоо уу үсгийн талаар хэлээ. Ухамсар. Ухаан таамаглал. За уу дээр дандаа ухаан гэдэг байсан. Ухамсар. Энэ бүр юм оо и амьдрал гэсэн. Оо а. Ийм үг байгаа. Одоо гурван үгнээс утсан юм оо а байгаа юм шүү дээ. Ухамсарт ухаантай амьдрал. Энэ логикын зүг байна. Нэг тийм амьдрал гэж байгаа. Уйхан. Алуу санаа байна. Надад юу ч очихгүй солж юм уу? Хөө юу ч юм биш. Сайн хэдүүлийн ярианд нь маш болоод ирсэн. Ямар амьдрал гэдэг лээ. Ухамсар. Удаан. Юу удаа байдаг. Миний ч юу удаа байдаг. Удаан амьд ер нь дуртай штэ гэ. Зөвшөрлөлтийг. Тий. Утга учиртай амьдрал. Аа. За энэ орж ирж байгаа. Эндээсээ одоо нэг амар төрөний чанартай харилцаа шиг сүртэй юм бол байхгүй. Учирч чанар гэдэг чинь тийм үү? Үгүй Бас юм хамгийн байна. юм шүү дээ. Аа тийм үү? Утга учиртын чанар ч юм шүү. Өөр юм байна л да. Өөрөө л уус үг юм л да тий. За. Утга учиртай амьдрал. За утга учиртай амьдрал гэхээр лекц орж байгаа хүмүүсээс ингээл асуухаар миний амьдралын утга учир бол миний хань ижил, за миний хийж байгаа ажил эсвэл зүгээр ингээл тэгтээ муухай гэж байгаа юм биш. Зүгээр нийтлэгдээ би салбартаа тэргүүлэх, өөрийнхөө мөрийг үлдээх, нэрийг үлдээх, уй удмынхаа нэрийг үлдээх, за хүүхдүүдээ сайн боловсралтай болгох гэд энэ бол нийтлэг. Энэ биш юм хариулт нь. Яах хэдхэн хувь. Гэтэ хариулт хэлэхээс өмнө танд юу бодогдсон юм маш богинохон хэлвэ. Би харин нэг хариулт би яг учир утга учир олсон юм байна гэж бодоо явжсэн чи биш. Таны хариулт энэ донд байсан юм. Тийм донд байсан байхгүй. Аа. Тэг биш юм уу гэж бодсон. Одоо минийх ч бараг л энэ донд байгаа юм байна л да. Хүмүүс хэрэн байдгийг. Та. Яна миний хариулчудад дунд нь байсан Та байхгүй юу? Би өөр юм. Оо. Би гайхлаа ш та гэдэг. Надаас асуугаад байгаа. Нэр би ч одоо ганц би ч ингээ утга учиртай. Нэр тэгж Original би гэсэн үг. Одоо хүүхд гэхээр бич одоо ээж эхнэр одоо хүмүүсийн хувьд найз охин найз хамаатны тийм дүү эхнэр тэр ажилтан ийм тийм гэхээс илүү эхлээд марлаа л байгаа штэ. Энэ хүний хувьд яах гэж төрсөн бэ? Тэр саяын үйлдэлүүдийг хийх гэж биш байсан юм байна тий. Гой яг хийн л дээ. Яг хийн. Энэ бол нийгмийн амьдрал. Гэтэ зүгээр л төгөлдрөөрөө л эхлээл төгөлдрөөрөө л дуусмаар штэ. Төгөлдөр Дэвид Бекхэм шиг амьдрмааргүй байна. Роналдо шиг амьдрмааргүй байна. Бас тэднэр шиг болохын тулд боломжгүй. Амар их тэгж хичээ зоммооргүй байна. Тэдний амьдралын утга учир минийхтэй эзэж нийцэхгүй. Тэгж хүмүүс хөвчлэн дөөрэдэг те. Тэгэхээр хайрын нэг энэ 8 нас шүү дээ. Хүн нэг амьдрсан. Эцэг их бай хань ижил гэдэг бол бүгдээ ажил ахгүй юу? Саяны хэлсэнчлээ. Нэг дүр ройл байгаа шүү дээ. Намайг ажралтай байлгахстай хүмүүс биш. Амьдрал ингээ оролцоотой л хүмүүс л болохоос биш. Дэмжих хэвээр. Тэр хүн гоё утга учиртай ажралтай өөрөөр амьдрахад бид нар дэмжих хэвээр. Адрес чи миний амьдралын утга учир биш. Тий, тэгж болохгүй. Тэг яг тэгвэл тэр нэрэл тийм л дээ. Хүмүүс ингэдэг ш одоо асуудын харилцаан дээр би зөвхөн өөрийгөө яриаггүй шүү. Нөгөө хотлаа ингээл хүн ингэдэг гэ би өөрийгөө яриад нэг хүмүүс бодох үү. Би бол харьцан байгаагүй. Чи миний амьдралын утга учир гэдэг шүү дээ. Чи миний амьдралын Тэгээ хоёулаа харилцаанд бас тэгдэг шүү дээ. Одоо найз нөхөд дээр би яг мэдчихэе юм байна. Чи миний амьдралын утга учир. Чи байхгүй би үглээ. Тэр чи тэр хүн зориулж хэлж байгаа л үг болохоос биш. Яг дотор талдаа өөртөө. Үгүй ээ байн хотлоо яриад гэж байдаг. Тийм тохиол байдаг үстэй тий. Би үглээ чи яахгүй бол би үглээ гэл. Энийг сэтгэл судлал codependency буюу давхар хамаарлын эмгэг гэж нэрлэдэг. Уусаад хамаалтаа болцсон юм байна л да тий. Архины хамаарлал гэдэг шиг. Энэгүй бол өхнө гэдэг чинь та донтогч. Тий. Энэ хүнч байж болно, эдэмсч байж болно. Тий.
тэгж хэлж байгаа. Биедан амьдрах хэрэгтэй. Хүний амьдрал бол соло. Зөв. Тий, ганцаараа л амьдрна. Бид нэр хинтэй ч уралдаж чадахгүй, хэний ч урд явна гэж байхгүй, хэний ч хойно явна гэж байхгүй. Өөрийнхөө хамгийн сайн хурдаар тэр баринд буюу хөл төрөхөд л бол. Ямар гоо тайвширч. Одоо жоо тайван юм яа. Тэ хинтэй ч өрсөлдөх хэрэггүй. Би бүр яриа эхлэхэд л тайвширсан. Эсвэл өөхөр Роналдог сториг харчаалаа. Тийм үү. Яа чи гэж баян болох вэ? Тэр ихнэрийнх нь бүгж одоо юу юм бүр ингээ бүр олсон олдуур юм ааш. Аяа толгой юм ааш. Олдуур шиг юм зөрчөө те. Ямар ч юм сийж ямар ч амьдралын утга учрал та өөрөө юм байна тий. За тий. Тэгээд амьдралын утга учиртай бяцхан зөвлөгөө өгөхөд та төрлөх өөрийнхөө нөөц боломжийг тултал нь хөгжүүлээд амьдралынхаа утга учирыг бүтээх хэрэгтэй. Хүнд заавал нэг чаддаг, татагддаг, тэ учрыг олдог, арай эв дүүтэй, арай хүсэл таашаалтайгаар, урам зоригтойгоор, маш их тийм хүч чадалтайгаар хийдэг зүйл заавал байдаг. Тэрийг дотроосоо нээж олоод тэр бол нөгөө уурах байхгүй. Сайн хэлсэнчлэн тэр бол жинхэнэ бриллиант. За тэгээ тэрийг олоод яг нэг археолог шиг те алхимч ном шиг те тэрийг олоод өнгөлөөд тордоод зүйлээ хөгжүүлээд тэгтээ ганцхан нөхцөлтэй бусдын сайн сайхны төлөө ашигла. Энэ бол хамгийн утга учиртай амьдрал гэж байгаа. Яг зөв. Маш өндөр болцоорлогч маш өндөр төрлөх зүйлийг хүч чадлыг тий буруу зүйл ашиглавал тэр зогсошгүй юм байна тийм. Тэр нь зөвхөн өөрийнхөө цусан төрлийн нөгөө дов жалганы үзэл гэдэг тийм байдлаар байвал яг танил хорт. Яг тэгвэл та урт хугацааны азаргалыг мэдэрч чадахгүй. Амин хуваарч ийсэн байдалтай гэсэн. Тийм. Тэгэхээр тийм л байна. Тийм учраас би зүгээр дотор ингээл юм бодол орж ирлээ л дээ. Дэлхийн бас нэлээ амжилтанд хүрсэн мөнгөтэй болцсон хүмүүс ч гэх юм. Тийм хүмүүс айгүйх нийгмийн сайн сайхны төлөө мэйгээд байдаг. Тэндээсээ асар их аз жаргал мэдэрч шүү дээ. Хурдан гой толгой хүүхэлсэн гэдэг юм шүү. Нөгөө ч уул нь баян болохын төлөө амьдэрсэн байхгүй юу? Тэгээ баян болчоод хүнд өгөөд өгнөд чинь урчин тэндээ гарч ирээд тийм үү? Баян болчоод яг тэр нөгөө чи хинт юм өхөр чи баян биш болчих шүү дээ. Тэгэхээр чин баян байх, баялаг аз жаргалтай байх мөнгө биш юм а гэдгийг ойлгож байна л да тэр зэгт төрчээд. Гэхдээ тэр бас залуудаа мэдээгүй л ахaltaа. Баян болъё л гэж юм хийж байгаа шүү дээ. Зүгээр би нэг амар жаргалтай байх гэж iPhone-ыг хийлээ мэлээ гэж бодоагүй болохтой нэг амжилтанд хүрчээ. Бас юу ч бодсон. За мэдхгүй. За ямарчсан уус гэнэ мэн утга учир гарч ирлээ. Тэр нь угаасаа утга учиртай юм. Би бүр дотоос утга учир олоод байна. Тэг яг одоо үзэж байгаа хүмүүс мэдсэн бас яг ингээд цог ховроод явж байгаа. Ингээл бодлоод ингээл өөрсдөө ховрол байна л та. Улам сайжрал энэ миний бодлол. Шинэ оны яг өмнөх нь би ийм болж байгаа их баяртай. Маш гоё. New year болох гэдэг нэ. Яг тэгж. За дараа чи хээ үсэ. За хээ юу вэ? Хайр гэдэг. Биш үү? Хөдөлмөр зөв. Тийм шүү. Хөдөлмөр ер нь хүнийг их гоё юм аз жаргалтай болгож чаддаг зүйл шүү тий. Тэгэхээр нөгөө зөвхөн өөрөөсөө гаргаад ирдэг тий. Зөвхөн happy моментууд аз жаргал гэчвэл нэг юм моментум хүлээгээ суугаад идэх. Тэгэхээр хээ энэ дээр орж ирж байгаа нь бас хүчтэй. Эхлээд бид нэр чанартай харилцаа үүсгэж байгаа. Нөгөө бие засаа, гэрээ засаа, төр үзс гэдэг шиг чанартай харилцаа үүсэж байгаа гэсэн тийм. Чанартай харилцаан дотроо бид нэр амьдралынхаа утга учирыг олж амьдрнаа. Тэгэхээр утга учиртай амьдралынхаа төлөө хөдөлмөрлөх болохоос биш. Зүгээр л бие ядраагаал 24/7 тамхи татаал, кофе уугаал ядраал би амар их ажиллаад байна гэдээ ажиллах биш. Тэр утга учиртай амьдралын төлөө чанартай харилцаан дундаа байнгын хөдөлмөр зүтгэлээс авах таашаал эхэлж байгаа. Зүгээр нэг хөдөлмөр ш. Тийм. Утга учиртай хөдөлмөр. Тийм байна. Утга учиртай амьдралтай байх үед түүнд тохирсон утга учиртай харилцаанууд угаасаа бүтээдэг. Амьдралынхаа утга учир зорилго нийцэхгүй хүнтэй хүнийг үйлцэл дээр урт хугацаанд харилцаа нь явагдахгүй. Солилцолтод таардаггүй. Нэгнийхээ оюуны хэрэгцээг хангаж чаддаггүй. Тэгээд тэр бүх зүйлийн хөдөлмөрлөхийг ярьж байгаа болохоос ажлын хөдөлмөр биш шүү. Зүгээр л ажиллаад байх биш. Тийм. Утга учиртай амьдрал. За усаг. Амжилт. Амжилт гэж юу вэ? Гэхдээ одоо бас л тэгэл нөгөө ихэнд ярьсан юмнууд шиг л зүйл байх болоо. Үнийг төсөөлөл биелэгч юу амжилт хаа.
Яг хүмүүс тэгж боддог. Энэ бас жаха алдаатай ахна. Та зүгээр нүл алдаа. Тийм биш. Таны бодлого бүгд зүгээр алдаа. Бүх юм уу баттай гэж бодцоо тий. Тэгсэн чинь нөгөө тэгэхээр ингэж бодож байгаад тэгээд судалгаа хийж байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд бүгд тань шиг боддог. Би ч гэсэн тэгж боддог. Баярлалаа. Тэгээд судалгаа байгаа шүү дээ. Тийм. Иш айгу муухай дайралт явахаар нэг зөвлөж. Зүгээр. Төлөвлөр дээр ингэж чад ингэ олно би нэг хөгжүүл ингэ сайжруултыг. Би тэгээс шууд хүлээж авдаг тий. Тийм ээ тий. Бас ч намайг харцал. Амжилт гэдэг нь за сарын өмнөх өөрийгөө бодоход зан суртахуун болоод ухамсарын хувьд хэдэн хувиар өссөн бэ? Өчигдөрт байгаа жилийн өмнөхтэйгээ харьцуулахад хэр зэрэг эр зоригтой, нэмжин сэтгэлтэй, бусдыг ойлгох чадвартай, ухамсараа хөгжүүлсэн, бие даах чадвар сайн, өөрийн хяналт сайн болсон бэ? Би л одоо сүүлийн 2 жилд өдөр болгоо хөгжиж байгаа. Яг тэрийг өөрөө мэдчихэж байгаа. Яг сүүлийн 2 байна уу 3 ч юм уу. Яг хоо тэрний өмнө жоохон хэвийн амьдарч ирсэн юм шиг байгаа зүгээр ингэ урсгалаараа. Тэгээ сүүлийн жилүүд жоохон ингээд зориг тавиад ингээ юм уу тавиад. Тэгээд одоо ингээ бодоход би зөвхөн өнөөдөр ч бодоход яг өчтөр байсан төгөлдөр өнөөдрийн төгөлдрөөс бүр хав илүү. Бүр хав илүүгээр би өөрчлөгддөг. Тэр нь зүв сайн муу мэдгүй байна л да. Тийм болохоор хүрх цэг биш байгаа зү. Зүгээр л сайжрах процесс байхгүй. Прогресс гэсэн үг. Гэхдээ бас нөгөө энд байгаа учиртай. Чанартай харилцааны тунд амьдралынхаа утга учирыг олоод утга учиртай амьдралынхаа төлөө хөдөлмөрлж явах явцад гарч байгаа амжилт нь. Угаасаа биелэх. Хайцууд гэсэн. Угаасаа л цаанаасаа л энийг хийж байгаа юм чинь сайжрах л байлгүй тийм. Тэгэхээр гаднаас хизээч миний амжилтыг дүгнэхгүй гэсэн. Би өөрийгөө мэдж байгаа. Яг би өөрийгөө ингээд захирал болоод л байна, мөнгө өсөөд л байна. Тэгэл хүмүүс амар магтжсэн чинь яг үндэ би дотроо өөрийгөө амар муу юм шиг мэдэрдэг. Хүнд муухай үг хэлдэг. Хүнд худлаа ярьдаг, дүр эсгдэг бол амжилтгүй буюу аз жаргалгүй. Тэгэхээр энэ дандаа зан суртахуунаас ирж байгаа. Сүүлийн үс. Одоо тест системтэй гоё өсөг болчихлоо шүү. Одоо систем яг батсан юм байна шүү. Одоо би хэлж алдаа гарах. Эсвэл бадаа юм орж ирээд байна гэж. Тэр бадаа юм чи бас эсвэл арайш тийм нүглэж. Алаа битээ жоохон оролдохгүй байлаа. Одоо энэ 5-4 ч одоо ингэ нэг юм батсан юм гэсэн шүү дээ. Чи одоо амьдрчлаа зав. Амжилтчлаа. Тийм хандлага. Сайжруулах юм. Эсээр эхлээд тийм сайхан хандлага гэж байна. Сэтгэл зүйн ямар хандлага байх вэ? Эерэг хандлага байх. Гэтэ эсэрхлэхгүй шүү дээ тий? Эсэрхэлж байгаа. Тийм. Сэтгэл зүйн эерэг хандлага. Сайн сайхан. Гүй хэлчихэд байгаа зү тий. Тий, сэтгэл зүйн. Тэгсэн таагаад хэлчихэд байгаа юм. Би ч одоо нэг яг л зөвлөчихсэн ингээ бодлоо. Юутайсан хөөр юм байна гэж бодсон. Энэ дөрвийг хамгаалж идэг одоо барьер систем баггүй. Тэгэхээр нөгөө утга учиртай амьдралаа олцсон, гой чанартай харилцаатай, амар азтай байна штэ, гоё байна тий, хөдөлмөрлж ид, амжилттай байна. Тэгтэл сөрөг хандлагатай бол энэ бүх зүйлийг нураагаад яваад идэг. Зөв. Энэ бол сэтгэл зүйн сөрөг хандлага бол одоо бүх гамшиг торнадо хар салхи газар хөдлөлт далайн шуурга мөн сэтгэл зүйн эерэг хандлагатай хүн эдгээр одоо өөрийнхөө замналын дагуу өөрийгөө бүтээгээд хөгжүүлж авах явцдаа гаднаас орж ирж байгаа стрессүүдийг өөртөө хамгийн бага түвшинд мэдэрдэг. Тэгээ стресс багтаа амьдарч байгаа гэсэн. Монголчуудад одоо 90-тэй бараалтаа зөрдөж байгаа юм. Байхгүй шалтгаан нь юу ах нь дээдлийн дүр байхгүй учраас. Би тэгэх гэжсэн сая юу гэж хэлчихсэн бэхээр ингэж байсан байгаа байх. Тэгэхдээ монголчууд доотлол байдгүй мэн гэж хэлчихсэн. Доотлыг нь шууд шаарддаг учраас. Тэгэхээр монголчууд угаасаа дээдлэн байдаг учраас доотлол айгүй хавар байдаг. Байхгүй чи харин ингээ шатараас нь левелүүд ахгүй. Дандаа левел ап хийж явж байдаг. Чанартай харилцаагүй хүн утга учиртай амьдралыг даахгүй. Чанартай харилцаа чи өөрөө төвчээрээс гарч ийн штэ. Нөгөө хүнийг ойлгуулж хөгжүүлж гарч ийн штэ. Имчээлэгч энэ хэд дараалалтай юу? Дараалал нөхгүй. Яг ингэж явж иж хамгийн сүлд энэ үүсэн тийм. Чанартай харилцаа бүтээгээгүй хүн амьдралыг гоё гэж боддог байхгүй юу? Хүнийг гоё гэж мэдрэхгүй, хорвоо гоё гэж мэдрэхгүй. Тэгэхээр яаж энэ аимшигын хорвоодоо утга учир үлдээгээд үхье гэж би бодох вэ? Тэгэхээр чанартай харилцаа үүсгээгүй, өөрийгөө олоогүй, өөртөө таалагдаагүй хүн амьдралынхаа утга учирыг олоход нэлээд хэцүү.
Дандаа уналттай. Тэрийг даахгүй. Амьдралынхаа утга учирыг олоогүй хүн хөдөлмөрийг даадаг байхгүй. Ядардаг, арх уудаг, тамхи татдаг, тэ ихтер нөхрөө хуурдаг, зоддог, хүчирхийллүүд үзүүлдэг. За тэгээд хөдөлмөрийг даагаагүй хүн амжилтыг даахгүй. Амжилтанд хүрээд хүнд хортой зүйл хийдэг. Хүн лоурддаг, тэ хүн мүлждэг. Ингээд хөдөлмөрийг даахгүй. Тэгээд энэ дүрийг даагаагүй хүн эерэг хандлагыг таахгүй. Тэр хүнийг ямар ч эерэг байгээд, тэ чи гартаа штэ, чи агаараар амьсгалж штэ, чи хувцастай штэ гэж лээд ямар ч нэмэргүй. Хүний амьдрал заа. За би бензин юм чинь гэлээ. Яа амар орч цогцтой штэ. Бензин юм чи тэр дуусгаа явж ич гэж юу аах вэ? Ер нь нэг тиймэрхүү амлаас байна. Төр засааг нь л болохгүй байна гэл. Тэр л өстэй те ерөөсөө тэр негатив байгаад байгаа юм чи бүх юм. Тэр хороноос нэрээр барьж өгөхгүй. Сэтгэл зүрэнд нь орохоор Тэр сайстайгаар ойлгож ирсэн юм шиг. Юу ч ойлгоогүй өмөлжсэн хүүхдүүд шиг болсон. Бензин. За ямар ч зэн тэгэл одоо Яа. энэ ингээл там юм. Чухс. Ястагай там яа. Одоо ч чухсал чухсыг Үлдсэн амьдралтай өхөн хөхтийн чухсыг бодож амьдрах юм байна. Би тэгтээ зүгээр чэтээ юу одоо яг бүгдээ ихний дөрвөөс байгааг мэдэхгүй байна. Тэгтээ би бол ер нь айгүй позитив юм баггүй. Айгүй эерэг хүн баггүй юу? Тэгээ төгсгөл байгаа юм чи ихнийх нь байгаа ах гэж. Би одоо тгийг яг дотроо тэгж бодоо. Над ч одоо яг эдгээр нь байсан юм. Тэрийг жоохон хай гэд. Тэгтээ би бол одоо тань шиг попшголтэй. Гү нэр. Би бол айгүй эерэг хүн. Би бол эерэг. Тэгтээ негатив үедээ негатив байдаг сарай. Оптимист, пессимист гэж байгаа шүү дээ. Би тэрийг холиод ах шиг тийм тавь. Холерик, тэгээд темпераментууд байгаа. Энэ хүнд төрмөл гэдгийг. Тийм. Тэгээд бас нэг сонирхолтой юм хүнд ад жаргалыг мэдрэх генетикийн тодорхой максимум хэмжээ гэж байдаг. Тэр нь өөр гэсэн. Тэр тулцсан хэмжээндээ л бид нар ад жаргалыг мэдэрч чадна. За яах вэ? Төрмөл. Энийг ч гэдэг. Тэгэхээр ер нь юугаач харьцуулах боломжгүй байхгүй юу та хоёр? Юугаач харьцуулах боломжгүй. Бүх хэмжээ өөр. Тэр хэмжээ одоо тэгээд их байвал одоо тэгээд ад жаргалыг хэсэгтэй л мэдрэхгүй юу? Ингээ бүр өндөр болтол нь. Багхан шиг байвал ингээ салхилгаад мэдэрчгүй аа. Аагүй ад жаргалыг мэдрэх одоо сенсор рецепторууд биш. Ад жаргалтай байх максимум тойрог нь өөр гэдэг гэсэн. Тийм. Тэгэхээр нөгөө би гэж инээдэг дотроо инээдэг гэж байна. Тэгэхээр тэр илэрлүүд нь бүгд өөр гэсэн. Тэгэхээр харагдах байдлаар нь ад жаргалыг нэмж ямарч боломжгүй. Зөв хүн тэр бол бас үнэн шүү те. За ингээд ямарчсан. Ээлжигийн Life is Good podcast маань ингээд 8 дугаар бараг 2-3 сар үргэлжлээ явлаа. Ярих юм өчнөө бас байла. Тэгээ яхаа аргагүй юм гэдэг цаг хугацаатай. Тэгээ цаг хугацаа подкаст маань дуусах болчлаа. Тэгээд урилгыг минь хүлээн авч үлцээсэн баярлаа. Мөн одоо удахгүй шинэ он олох гэж байна. Тэгээ бүгдээрээ гоё. Тэр нөгөө үг ер нь хэр зүв байдгийг new me, new life, new year гэд уулын тийм зүйл байхгүй бах те. Маргааш чинээр амьдрал эхэлж болно те. Тийм. Та бас яг тэгж бодож байгаа. Та хоёулаа тэгж бодож байгаа те. Тэгэхээр хэдүүлээ бас яг энэ подкастынхаа хамгийн чухал тамья болох чухсыгаа одоо маргааш ч гэлтгүү яг одооноос ахуулаад хэрэгжүүлээд эргэн тойронд байгаа хайртай хүмүүстэй илүү хайр түгээгээд хүмүүсийн гоё. Би амар дүгэлтийг уулын маргааш амчрыг дүгэлт хэлчихсэн. Тэгээд ингээд бусдад гоё эерэг мэдрэмж өгөөд бусдад одоо өөрийгөө таата байлгаа, бусдыг таата байлгаад ингээд гоё амьдрах нэ хэдүүл энэ подкастын үр дүн бол үнэхээр аз жаргалтай яаж амьдрч болох вэ гэдгийг бол бүхэл талаас нь томьёогоор зааж өглөө. Одоо үзэж байгаа хүмүүс маань өөрсдөө амьдралдаа хэрэгжүүлэх юм бол буцаад нийгэм мэн өөрөө аз жаргалтай болно. Нийгэм аз жаргалтай болох юм бол ирээдүйд бас хүүхдүүд маань аз жаргалтай болох нэ. Манай бас барилгаа амжих гоё уриалагч гэх юм уу тийм үгээр бас одоо нийгэм угаасаа юм асуудалтай байгаа. Хэдүүлээ аз жаргалтай амьдралын томьёо ярьсан юм чинь тэрэн дээр гоё уриалга хэлвэл. Бүгдэнд нь сэтгэл зүйн амар амгалан хүсье. Хайртай хүмүүстэй цаг гаргаж мэдрэмжийг нь болж байгаа зүйлийг заавал тодруулж асууж агаарэ гэж хэлмээр байна. За марталмаа сэтгэл зүйчтэй маш их баярлалаа. Маш их баярлалаа. Life is good гэдгийг бид нэр илүү их ойртуулж, ойлгуулах гэж, тодорхойлох гэж үзлээ гэж бодож байна өнөөдрийн подкаст. Илүү хүн болгон өөрийнхөө life is good гэдэг юу вэ гэдгийг хүн болгон энэ подкастын дараа харьцангуй тодорхой замаар явах гэж ойлгож байна. Маш их баярлалаа. Үнэхээр гоё хэзээ боллоо. Баярлалаа. Үнтэй зөвлөгөө өглөө. Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол алт мөнгө, албан тушаал биш. Та өөрөө энэ чухсаа
хийгээд амьдраарай гэж хэлмээр байна тий. За ингээд 8 дугаарын хувьд цуг байсан бүх хүмүүстээ баярлалаа. Бас маралгаа амжилттай амжилт хүсье. Баярлаа. За life is good. За life is good. Thank you.